Хай бүгдэнд нь ороймаа тэгээд миний бичлэг ихнээс нь ахуулаад дуустал үзтэгт бас баярлалаа. Тэгээд өнөөдрийн явуулах нь таадын итчаагчлаас шидэт Монголыг тархины болон мэдрэлийн хэмж Джеймс Роберт Доти гэдэг бүрий залуус оруулж ирсэн гэдэг. 12 настай хөөтэй тэгээд өөрийнхөө хүүгээс амарлан аз жаргалтай тэр өөрийнхөө цад ертөнцид очиж тэр ертөнцөөрөө дамжуулж ичдэг өөрөөтөө бий болгоосаа тэгээд бусдыг гэсэн бас хайрлах ичдэд бас очиосаа гэдэг үднэс энэ намайг өмгчл уншчихлаа. Тэгээс өөрөө бас 68 онд Ланкестер хотод 12 настай хүн Жим зуны хамралтаар 21 хоног хэрхэн амар амгалан аз жаргалтай өөрийнхөө тэр ертөнцид өөрийнхөө тэр ертөнцийн хаалгыг ичдэг Монголыг болгож байгаа талаар гарна. Тэгээд аав нь архины амралтай, ээж нь эмний амралтай, эгч нь эрт хүнтэй суугаа явчихсан. Тэгээд өөрийнх нь дийдлийн ах нь болохоор энэ их олон хүүхдүүдэд тэрлэх үлдэг. Тэгээд ижил хөөстөн байдаг. Тэгээд ийм хар бараа амьдралаас ичдийн дэлгүүрт очдог. Өөрөө нь ичдэд их сонирхолтой ичдийн дэлгүүрт очиход Рут гэдэг эмэгтэйтэй танилцдаг. Тэгээд Рут ичд байдгаа. Тэгээд би чамд ичд одоо зааж өгье. Ичдэг хэрхэн одоо зөв арга барилаар зөв техникээр амьдрал дээр өөртөө өдөр болгон хүссэн зүйлээ авч болдоггүй гэдэг энэ номоор дамжуулж хэлсэн. Тэгээд нэгдүгээрт бол эхлээд бүх бие цололж сурах. Хоёрдугаарт орчны дуу чимээ шуумыг алга болгож сурах. Гуравдугаарт өөр хүний өнцгөөс өөрийгөө юу бодож байгаа тэр зүйлийг ажиглаж харах. Дөрөвдүгээрт яг авах гэж байгаа тэр хүссэн ичдээ яг өнгөтөр боддоор яг төсөөлж харах гол юм аа л да. Тэгээд энэ бүхний хэрэг бабаар өдөр болгон тууштай хийж чадах юм бол энэ юм шиг хамгийн харанхуй тэр байдлаас өөрийнхөө өнгөтэй хаалгыг нээж тэр ертөнцтэй өөрийнхөө ичдийг бүтээж тэгээд бүх амьдралаа одоо хүртэл тэр ичдээ мэдрээ явж байгаа. Тийм үнэ тухайн ном байна. Тэгээд өөрөө Стэнфордын их сургуульд нэгүүлсэнгүү сэтгэлийг судлах төв байгуулсан. Та бүхэн номыг авч уншаарай. Тэгээд мундаг шүү.
Тэгээ миний яриг бас энэ хүртэл ингээд сонсон бас баярлалаа. Баяртай.